Тэгээд уран зохиолын дээр нэг юу гэдэг чинь одоо хотог гэдэг үсэн. Тий. Тэнд хоёлоо тамхитч үзээд. Би нэг хэд соорлоо нийлээ гашуу юм аа. Тэгээд хайчаал цүнхөө өөрөө нөгөө цонхоор гарч чинь цонхоор харах гэдэг үсэн шүү дээ. Гараад ирсэн чинь Эрдэнэчим багш таардаг. Балархгүй юу баригдахгүй юу? Хүү чинь юу хийж байгаа гэж чи цаанаас нь манай найз тамхитайгаа. Нэг хоёлоо баригдаад хоёр чихнээсээ өргүүлээд бид хоёр чинь захирлын өрөөнд ороо. Таа Монгол улсны цөөхөнд орж байгаа юм хийж байгаа юм да тий. Яг тийм баггүй яг тэгдэг. За манай машины тоос мөн байна уугүй юу гэж хараад. Нэрээ тэндээ дээшээ хараад. Тэгэхээр чи ингээд цагаан талын хараад тий. Дансрахын фургонд бид нар ингээд нөгөө дарвын хоолны ганц нөгөө байдрын гол төр чинь гарам гатлна. Тэгээд ингээд буусан чи 23 улаан бужирч ирсэн оюутнууд. Тэгээд ховдынхын тэр айхтар их хөдөлмөрч усууд гэдгийг нь болохоор би бас тэгж ойлгодог. Нөгөө энд чинь ховдынхын чинь Улаанбаатар чинь ирэх чинь 1500 км. Тэгээд энд чинь бид нэр хамаатан сад чинь бага шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө хөдөлмөрлөж өөрсдөө сурж өөрсдөө байр суурь болохгүй шүү дээ. Тэгэхээр бид нар чинь өөрсдөө хөдөлмөрлөх ёстой. Ингээд 13-нд 10 бүгжтэй л. Тэгээд анхны юу чинь тий. Тэгээд сургуулийн нөгөө нийлт 9 сарын нэг нийлт болдог шүү дээ. Тэн дээр нөгөө шаржаа битэрийг дуулгээд тэгээд би дээшээ хөлөө шаржаа доошоо хөлөө битэр нэг нь дээшээ тэгээд доошоогоо ингэж харж дуулдаг тэр дурсамж одоо хүртэл надад аюул их тодхон байдгийг. Тий, тэгээ манай нутагч их холлоо. Гэхдээ цэвэр юм аваач зөнгөө болохгүй. Гүү штэ тэгээ. Ном журмаар дөрмийн даваад ордог штэ. Бид нар ч уяач нар чинь дүрмтэй